100 м квадрат Болоко хан нэр Эко Улаанбаатар нэртэй зураг зурсан юм аа. Дүрслэг хурлын сургууль төгсөөгөө өөрөө явж байгаа. Ахын дүү нааш нэг 5 секунд зарцуулаад бичлэг хийгээд өгөөч гэл. Ёстой хамаа байхгүй. Одоо энэ хамгийн чинь жишээ нь 300 хэдэн бичлэг хийлгэсэн байлээ сарын хугацаанд. Өдөрт нэг 10 бичлэг гээд. За сайн байна уу? Наа төвдөнд орж гэдгээ. Булган аймаг Хангал сум Хялган тосгоны залуу байгаа. Багасаа зураг сонирхолтой байсан. Тэгэл хөдөө өссөн, тэгэл өвөө эмээ дээр өссөн. Тэнчэнэ нэг 12 хуудастай тооны дэвтэрэн дээр харандагаар зураг зураал. Баг нас тэгэж өнгөрсөн дөө. Тэгэл 10 жилдээ одоо дэлхийн зөнгийн гар зургийн уралдаан, хүүхдийн баярын уралдаан тогтмол төрүүлдэг. Тэгэл ангидаа нэг гарын дүүтэй зураг орлдог хүүхд байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү л хүүхд байсан. Тэр үедээ л багштайгаа ярилцж байгаа л ер нь ирээдүйтэй мэргэжлэж магадгүй гэж шүтээсэн компьютер гадаад талын сонгоод тэгээд энэ суралцж байгаад тэгээд оюутан байх хугацаанд яг мэргэжлэрээ сурахаасаа илүүтэй баг ажил хийж сурсан гэж хэлж болох юм уу? Угаалга дээр оюутан байх хугацаанд 4 жил машин угаалаа. Тэгээд төгсөх курстэй хуушурны борлуулагч хийдэг гэсэн. Тэгж байгаад явуулын хоол гар дээрээс зарагдахаа болоод 2020 оноос хойш ер нь бол нэг 19 оны сүүлээс хойш зураг руу гарсан да. Нөө яг олонний анхаарал дундаа сонирхолтой. Янз бүрийн хүмүүс явж байгаа. Тэгэл хүүхдүүд шофорхон тэгэл хамт зуралцах уу гэж ярина. За тэгэл олон хүний ингээл нүд хараад олон хүний анхаарлын төвд байх чи ерөнхийдөө бас сэнэмга тухайн хийж байгаа зүйлээ сайн хийх хэрэгтэй л гэж бодсон шүү дээ. Энэ чинь зүгээр бетоноор хийсэн саарал тэгээд бороо усан дэлгэгдсэн зүгээр саарал хан байсан. Энэгээр асар олон хүмүүс зөрж байгаа. Тэр хүмүүст одоо хотын хөнгөлт хэмжээнд нэмэр болъё гэсэн үүднээс надтай холбогдоод тэгээд хамтраад энэ ч нэм эко ханыг өөрсдөө нөгөө эко машин засдаг тийм газар учраас эко ханыг хамтдаа бүтээцгээе гэж над санал тавиад тэгээд хоорондоо зохиомж ярилцж байгаад тэгээд ерөнхийдөө яг тэрэлж гэж ярьж байгаа. Тэгээд тэр нэг Монгол ахуйтай тэгээд нэг хөдөөнөөс нааш хот руу орж ирж байгаа. Тэгээд энэ зурган дээр маань ирээдүйн Улаанбаатар буюу одоо нэг 30-40 оных ч юм уу тий барилга нь арай өөр өндөр болсон. Дээрэс нь ногоон байгууламж ихтэй. Тэгээд хоггүй цэвэрхэн энэ тийм Улаанбаатарыг төсөөлж ирсэн. Тэгээд яг үзэсгэлэнт 8 газрыг одоо ингэ дүрсэлж өгөөд тэгээд машин хүртэл эко одоо хорттой ялгаруулдаг эко машинтай. За тэгээд ингээд цонжин болдгоос хуулаа зайсан толгой хүртэл ингээд доош уруудж яваа хүмүүс харахад юм аялж байгаа юм шиг сэтгэл төрөх үүднээс нийс. Нийтдээ 100 м квадрат газар юм. Тэгээд яг ганцаараа сарын хугацаанд хийсэн. Энэ бол дандаа гадна фасадны материал байхгүй. Өөрөө ингээд хар замаас татаад, тор тавиад, хар замаас татаад за тэгэл гүрүүнтэй яваад, эмүүсээ яваад, тэгээд эмүүсээрээ пигментээр өнгө оруулж сайхан зураг зураад тэгээд дараа нь 2-3 давхар удаа лагт одоо энэ илтгэнад лагт байгаа байхгүй. Энэгээр чинь төвчилж байгаа хүмүүс өглөө оройдоо төвчилж байгаа хүмүүс ингээл хараад за нэг иймэрхүү зурсан байна да. За ногоо хантай гэд бас нэг төр зур тархиан амраах төвжрэлтэй стресстгүй те төр зур тархиан амраах бас хэдэн секунд болж байгаа бах. Дээрээс энэгээр явж байгаа хүмүүс ч гэсэн бас угаатай хүүхдүүд зургаад аруулж гин бас нэг юм бодож байгаа байлгүй дээ л гэж байна шүү дээ. Бичлэг хамаагүй тэгэл зурж өнгөрсөн хүмүүсээс гуйлгаж байгаа л ахын дүү нааш нэг 5 секунд зарцуулаад бичлэг хийгээд өгөөч гэл ёстой хамаа байхгүй. Өгшин настай хүн ч өнөө за би бичлэгийг эхлүүлээд өгье та ингээ бариад өгөөч. Ингээд зураад сууж штэ тий. Тэгэхэд нэг хүн явж ин за наашир гээл дуудаал над нэг 5 секунд зарцуулаад бичлэг хийгээд өгөөч гэж гуйж байгаа л хэлчихчихдээ. Тэгэл ерөөсөө янз бүрийн хүн хийж байгаа жоохон хүүхдийн хөвшин настай хүн чинь тэгэхээр нөгөө бичлэг маань янз бүрийн талаас олон хүний мэдрэмж нийлээд маш гоё бичлэг болно. Тэрчээс дараа нь одоо нэг 20 секунд байлаа гэхэд нэг 2 секундын тасч аваад хэрэгтэй дүрсээ аваад тэгэл өөрөө ер нь зураг утсаараа ер нь монтажлал бичлэгийг явчихдаг. Өөрийнхөө одоо залуу насныхаа өөрийнхөө амьдралын
үнэхээр бодит цаг хугацааг зарцуулж сэтгэлээ шингээж хийж байгаа. Тэгэхээр жижигхэн ийм А4-ийн цаасан дээр зурсан ч байна уу? Одоо энэ 100 м квадрат дээр зурсан ч байна уу? Ялгаагүй. Бүх бүтээлүүдээ энэ бичлэг болгож, эсвэл зураг болгож тийм файлаар нь хадгалж тэгж үлдэхээр нь дуртай. Тийм бусдад зориулаад нэг хайхтар тийм бусдад таалагч гэж хийдэг юм дөө. Зөвхөн өөртөө таалагдаа. За би нэг иймэрхүү юм хийсэндээ дараа нь хүнд үзүүлэхэд ч юм уу те. За дараа нь үлдцтэй юм болов. Тэгээд гол нь бас тэрнээсээ өөрийнхөө алдаа дутагдлыг олж харах. За дээрэс нь урд нь ингэж урдаг байсан байна. Одоо нэг иймэрхүү болсон байна. Өөрчлөлтийг харах. Тэр дундаасаа бас тооцоол хийж өөрийнхөө алдааг олж харах. Эргэцүүлэх боломж гэж хардъя. Одоо энэ ханных чинь жишээ нь 300 хэдэн бичлэг хийлгэсэн байлээ сарын хугацаанд. Өдөрт нэг 10 бичлэг гээд 300 хэдэн бичлэг. Тэгээд ир чинь нийлүүлэнгууд бараг цаг гар нэвчдэг болчихж байгаа. Тухайн бүтээлээ хийхийн тулд за очиж үзэж чадахгүй маа гэхэд олон талынхан одоо талаас нь дарсан зургийг жишээ нь харна, илүү сайн анзаарна. За энэ нэрээ хизээ байгуулагдсан юм бол ямар утга учиртай юм бол за тэгээд зурж явах явцад бол нэлээ их юм бодогдно. Бүр илүү сайн ойлгож эхэлнэ. Үнэхээр нэрээ сайн бүтээл биш шүү. Алдаа байхгүй байна. Яагаад ингэж хийх болсон юм бол гэж бодно. Дээрэс нь за ингээд дурсалт газруудтай харьцуулаад харахад за энэ талаараа давуу талтай юм байна. Энэ нь илүү онцгой юм байна да. Өнгөн ийм юм байна. Ямар нарийн ажиллагаатай. Үнэхээр сайхан бүтээл биш үү? Ийм учраас л одоо юм олон түмний хайртай тэгээ шүтэж явдаг ийм одоо байгууламжууд юм байна да гэж тийм сэтгэл төрөндөлтэй. Ганц ялгарх зүйл маань юу л баг л та. Яг тэр юуны төрөлх хурлын сургуулиуд өгсөөгөө өөрөөрөө явж байгаа. Яг энийг бол гинэн урлаг гэж бас ярьдаг. Зүгээр л хүн өөрийнхөө хүснээрээ зургийг зурж байгаа байдал. Тийм учраас хин нэгнийг санагдуулахгүй би өөр хин нэгнийг хуулж зураагүй учраас энэ зөвхөн одоо миний зохиомж, миний бүтээл учраас бусдаас яригдж байгаа бахаа л гэж харж байна. Энэ хийсэн бүтээлийн маань сонирхоор тасхны яваанаас хөмөр урагдах зам дагуу байгаа шүү. Тэгээд 100 м квадрат сарын хугацаанд хийсэн. Тэгээд та бүхэн хэмжээс одоо доош урагдахтай ч үт юм уу дээш өсөхтэй миний хийсэн бүтээлийг анзаараарай. Тэгээд та бүхэн зориулж хийсэн шүү. Тэгээд хайрлаж хамгаалаарай. Олон жилийн ингэж гоёороо байх хаа гэж бодчих. Энэ ханыг хамтарч ийм гоё бүтээл хийсэн. За энэ компанийнхаа хамт олонд маш их баярлалаа. За та бүхэнд ажлын амжилт хүсье.